Зөвлөлт маягийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг халж, зах зээл шилжсэн Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн сүүлийн 20 жилд 70 гаруй хувиар өсжээ. Гэвч компани сайн засаглалын мэдлэг ба туршлага дутмаг байсан нь Монголын хувийн хөвшилд гадны хөрөнгө оруулалтыг татахад тулгарсан хамгийн хүнд бэрхшээл болж байлаа. Сайн засаглалтай байх гэдэг нь хувьцаа эзэмшигчид, ажилгчид, хэрэглэгчдийнхээ өмнө хүлээх үүргээ биелүүлэн нээлттэй тайлан гаргадаг. Нийт оролцогчдын эрх ашигт үйлчилсэн хариуцлагатай үйл ажиллагаа явуулж чадах үс удирдлагын тогтолцоо бүрдүүлсэн компанийг хэлдэг. 2009 онд Америкийн олон улсын хөгжлийн агентлаг гишүүнчлэл бүхий мэрэгжлийн сургалт, судалгааны байгууллага болох компани засаглалын хөгжлийн төвийг байгуулсан. Энэхүү төв нь компаниудын төлөөлөн удирдах зөвлөлүүдэд гадны хөрөнгө оруулалтыг татах хамгийн гол хүчин зүйл болох засаглалын зарчмыг төлөвшүүлэх сургалт семинаруудыг явуулдаг. Тус сургалтыг төрийн өмчит аж ахуйн удирдлагуудад ч мөн адил хүртээмжтэйгээр явуулж байна. Тус төв байгуулагдсан ажилласан 1 жилийн хугацаанд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон менежерүүд хамрагдсан нийт 819 хүнийг сургаж төгсгсөн юм. Муу засаглалтай өмнө байсан гэж хэлэхгүй баг. Зүгээр засаглалын талаарх ойлголт нь өөр байсан баг, тийм ээ. Томрох тусам ялангуяа Монгол компаниуд дэлхийд өрсөлдөх чадвартай болъё гэж бодож байгаа бол жишээл уул уурхайн салбар дээр бид нэр дэлхийд топ 10 уул уурхайн компаниудыг бий болгох зорилго тавьж ажиллахад компани засаглал маш чухал үүрэг гүйцэтгэв. Төвийн одоо хийсэн ажлын үр дүнд хүмүүс бол энийг мэддэг боллоо. Монголын шилдэг компани удирдлагууд тус төвд мэдээлэлээ тайлагнах, хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах, олон улсын шилдэг туршлагуудтай танилцж, удирдлагын бүтэц зохион байгуулалт, ажил үүргийн талаар өргөн мэдлэгтэй болсны үр дүнд олон улсын түвшинд бизнесийн үйл ажиллагаа явуулж байна. MCS группийн голлох оролцоотой Mongolian Mining Corporation гэдэг компани Хонконгийн хөрөнгийн бирж дээр бол IPO хийсэн. Компани засаглалын хувьд одоо бид бүхэн олон улсын хөрөнгө оруулагчдын одоо ихтгэл найдварыг бас хүлээж чадаад байна гэсэн ийм одоо бодлыг бидэнд төрүүлж бидэнд одоо улам их урам зориг өгч байгаа. Төлөөлөн удирдах зөвлөлүүдийн хариуцлагатай, хараат бус байдал, удирдах бүрэлдэхүүний ур чадвар, мэрэгшил, хөрөнгө босгох нээлттэй боломж зэрэг нь Монголын эдийн засгийг илүү өндөр түвшинд хүрэх боломжийг нээх болно. Америкийн олон улсын хөгжлийн агентлаг энэхүү төвийг байгуулах болсны гол шалтгаан нь ч хувийн хөвшлийг дэлхийн санхүүгийн тавцанд гаргах үйлсэд чиглэж байна. Эдүгэ компани засаглалын хөгжлийн төв нь гишүүнчлэлийн хураамж, ивент тэтгэгчдийн хандив тусламж, сургалт семинарын төлбөрөөр тасралтгүй үйл ажиллагаа явуулах хэмжээнд хүрсэн. Тиймээс бие даасан байгууллагын хувьд улам ихийг бүтээх эрмэлзэлтэйгээр ажиллаж байна.